Яагаад би Германд ирсэн гэж социологоор Германд сурах тэгээд миний 10 жилийн мөрөөдөл байсан. Тэгээ энэ мөрөөдлийн төлөө л тэр өдрүүдэд би бүх цагаа зарцуулж байсан. Уншсаар л байсан, Герман социологоор сурмаар л байсан. Яагаад гэвэл социолог өөрөө 3 орноос үүссэн байхгүй юу? Европын 3 орн. Нэг нь Герман, нөгөө нь Франц, гурав дахь нь Англи. Энэ 3 орноос хамгийн анх социолог үүссэн байхгүй юу? Тийм. Социолог гэдэг үг өөрөө Францаас. Тэгээд тэр социологийн шинжлэх ухааныг яг социолог гэж нэрлэегүй ч гэсэн Франц шиг те социологи гэж нэрлэегүй ч гэсэн социологдсон хүмүүс нь германчууд байхгүй юу? Жишээлбэл Карл Маркс. Маркс бол албан ёсны социологч биш. Гэхдээ өнөөдөр юу гэж үнэлж байна гэхээр социологийн эцэг гэж үнэлдэг. Тийм. Father of Sociology гэж үздэг. Тэгээд гурав дахь нь тэр Англи яагаад үг гэхээр тэнд хамгийн анх хотжилт үүссэн, ажуулт үржилт үүссэн үйлдвэрүүд өнөөдрийн капитализм Англид хүчтэй гарч ирсэн. Тийм учраас өнөөдрийн бидний яг одоогийн амьдарч байгаа энэ ажил хөдөлмөрийн хуваар энэ хотжилт танихгүй хүнтэй цуг автуусан зэрэгцээ суух энэ мэгч бүр цааш нь байсан. Хотжилт болохоор яг гэмт хэрэгүүд төсөл цааш нь. Тэ? Ингээд цааш нь асуудал гарахаар энэ асуудалд нь тохирсон шинжлэх ухаан нөрөө гарч ирж байгаа байхгүй юу? Хөрсөн бүдчичгээр. Тэрнээс өмнө социолог яагаад байхгүй вэ гэвэл тэр асуудлууд мэдээж юм байсан. Тэрийг шашнуу зохицуул чинь, гэр бүл лүү зохицуул чинь, хаад ноёд төрийнхэн ч гэдэг юм уу? Тэ? Ерөнхий мэргэжлүүд хангалттай зохицуулчдаг байсан бол ингээ нарийн хотчлтаас ахуулаад боловсрол нийтих боллоо. Нийтээрээ бичиг үсэг, нийтээрээ эрүүл мэнд, тэ? Ингээл хүний эрхүүд үүслээ. Инхээр тэрэнд тохирсон мэргэжил нь байхгүй байсан учраас социолог гарч ирж байгаа байхгүй юу? Тийм учраас боловсролын социолог, эрүүл мэндийн социолог, шашны социолог, хотын социолог гэдэргээд салбарлаа явж байгаа. Тэгээ миний хамгийн төвлөрөгддөг миний одоо сонирхлын социолог бол тэгш бус байдлын социолог. Тийм учраас марксизмд дуртай. Яг гэвэл марксизм дандаа тэгш бус байдал төвлөрдөг. Social class буюу нийгмийн анги давхаргын ялгаа, идеолог, тэгээ нийгэм хэрхэн ажиллаж байна вэ? Тэгээ яагаад бид нэр тэгш бус юм бэ гэдгийг судалдаг. Тиймээс Германд ирэхийг хүссэн. Яагаад одоо энэ олон социологийн салбаруудаас энэ дээр төлөвшгийг ямар одоо шалтгаанаар эсвэл энэ одоо хувийн тэм шалтгаан байсан уу? Эсвэл ерөнхийдөө нийгмийг ажигласан тийм үр дүн байсан уу? Нэгдүгээр би өөрөө үнэхээр сонирхолтой. Хүн одоо чи яагаад дундуртай юм? Тэ эсвэл спортын үнийг чи яагаад спортын тустай юм? Яагаад дуу биш гэж гэдэг юм уу? Тэ тэрэн шиг яг үнэхээр л миний сонирхол. Нэгдүгээрт тэр хоёрт бол энэ илүү бидний амьдралтай шууд холбоотой. Тэгш бус байдал үнэхээр бидний амьдралтай шууд холбоотой. Яг үүндээ хүн нэг өөрөө хичээх зүтгэхээс илүү олон хүчин зүйл ахиад авахар явж байдаг. Жишээлбэл аав ээж буюу ар гэр гэдэг чи амжилттай байх уу амжилтгүй байх уу гэдэг чинь ар гэрээс ч хамаатай байхгүй юу? Тэр байтугай бүр төрсэн улсаас ч хамаатай. Чи Америкт төрсэн бол Англид, Францад, Германд төрсэн бол чи тэстэй тэргүй боловсралтай хүн болох байхгүй юу? Чи Германд төрсэн бол тэстэй тэргүй чи үнгүү топ 100 сургуульд сурч чадах байхгүй юу? Ямар ч асуудалгүй. Тэгээд хар ажил хийхгүйгээр эсвэргээрээ тийм үү ядуу оронд төрчвөл Өмнөд Аз, Африк, Латин Америк, эсвэл Монголч гэдэг юм уу ядуу оронд төрчвөл сургуульд сурахын хажуугаар CU-д ажилд юм уу тийм үү хар ажил хийд юм уу зөөгч шийд юм уу тэдний хажуугаар сурна. За тэгээд дахиад тэд сургуулиас үнэлэгддэг боловсрол явагддаг. Тиймээс нөгөө топ сургуулиуд руу ч юм уу ядаж гадагшаа байгаа тэр мэдлэг рүү явахыг зорино. Эхэлж байгаа зэг дэндүү хол. Ингээд бидний амьдрал энд ингээд өөрөө хичээх гэдэг дэндүү утгагүй болдог хэвгүй яг энэ асуудал дээр. Тэр герман хүн тэр монгол хүн хоёр адилхан хоёрлаа хичээж байгаа. Монгол хүн бүр илүү хичээж иж арай гэж тэнцэж байгаа байхгүй юу? Герман сурч байгаа оюутнууд, тэ Америкт сурч байгаа монгол оюутнууд,
англи хэлж байгаа монгол оюутнууд адилхан хичээсэн учраас тэр сургуульд байгаа биш байхгүй юу? Монгол оюутнууд бүр илүү хэд дахин илүү хичээсэн учраас адилхан ангид сууж байгаа байхгүй юу? Тэр өөрийн хичээл мичээлд бол бүр болоогүй ярих. Тэрнээс гадна ахад зөндөө сэдв байгаа. Улс орон, аав ээж, тэр мөнгө төгрөг. Тийм. Одоо аав ээж нь хүртэл ямар боловсралтай гэдгээ шууд хамаарч байгаа. Аав ээж чинь refugee байсан уу? Дөрвөгч үү? Тэ? Чи хоёр дахь үе юу? Германд одоо бөөн туркууд шүү дээ. Цэвэр герман хэлтэй герман төрсөн. Гэхдээ аав ээж нь турк байсан. Тэ? Жишээ ингээ second generation migration хийжсэн хүмүүс. Гэх мэт энэ бүхэн чи аюул нөлөөтэй. Тиймээс энэ амьдралтай маш холбоотой. Тэгээд энэ анги давхраг, орлого, мөнгө төгрөг одоо зөвхөн хосоо сонгох хүртэл яг үндэ нийгмийн анги аахгүй. Зөвхөн эхнэр нөхрөө сонгох хүртэл нийгмийн анги шүү дээ. Тийм учраас энэ сэдвт тустай амьдрал мэргэжил хоёр маань нэг болчихсон. Би тусдаа нэг социологч чинь ингээд нийгэмтэй тийм үү өөрийнхөө амьдралдаа тусдаа юм хийгээд байгаа юм биш. Тэгэл тустай. Европыг яагаад хуучин Европ, хөгшин Европ гэдэг вэ? Аз бол дэндүү шин те. Тэнгүүд Америк бас дэндүү өндөр байдлахтай. Метрополис. Гэтэл яагаад Европыг хөгшин Европ эсвэл өөдхөртэй гэдэг вэ? Гэсэн чинь энэ давуу тал бол надад үргэлж намайг амьд байгааг мэдрүүлдэг. Яагаад гэвэл юу ч шинээр өөрчлөгдөөгүй Европт. Энэ байдлага 500 жилийн өмнө байсан Хумболдатын сургууль 1810 онд байгуулагдсан энд тий 300 жил 200 жил өнгөрсөхэд энэ байдлахад бах байдгаараа байж л байдаг. Монголын байгалийн музей хуучирчлаа 100 жил болчлоо гэд нураадаг биш. Мөн үү? Тиймээс бүх юм ингээд хуучнаараа багтчихоор хүн өөрийгөө амьд байгаа гэлөө мэддэг. Тиймээс хуучин Европ би өсч хөгжиж байна. Би ядаж цаг хугацаа өнгөрхийн ирээр эсвэл оюуны хувьд өсөн дэвжиж байна гэдгээ үргэлж ухамсаргүйгээр мэдэрч яадаг. Тийм учраас би хуучин Европт, хөгшин Европ тайстай гэж маркетинг юм бичсэн. Хотын эстетик буюу гоо зүг гэж байна шүү дээ. Онол биш философи онол. Энд тухайн төрийн ордноос жишээлбэл Монгол улстай Улаанбаатарын засгийн газрын ордон буюу төрийн ордонтой ойрхон 1 км-ийн радиус дотор төрийн ордноос өндөр байдлага огт байж болохгүй байхгүй юу? Онлынхаа хувьд. Гэсэн чинь шан аюу Central Tower эсвэл Эрдэм Tower гээл. Тэгээ Эрдэм Tower-ын дээрээс төрийн ордныг ингээ хараад сууж шít кофе ууцсан. Гадаадынхан ч юм уу хин чин тий тэгж болохгүй байхгүй. Одоо энийг хадлаа энэ барилгуудаас өндөр байдлага ойр авч байж болохгүй байхгүй. Тэр өндөр байдлагууд шилэн байдлагууд чинь хотын төвөөс бүр гадна байх хэрэгтэй байхгүй юу? Одоо офицеруудын ордон Баян Ушүү зүүнслаад байх хэрэгтэй байхгүй юу? Тэр өндөр Шангрила энэ төр. Энэ бол хотын гоо зүг философи онол. Тэгээ манай хэзээ ч онол дахгүй шүү дээ манай алсаа. Тэгтээ тэгдгүүгээ дасч болохгүй. Үргэлж шүүмжлэх, ярих, тэрийг шаардах хэрэгтэй. Энэта Өчигдөр эндээс авсан уу? Тэр цаанаас хуулаад энэ хүртэл ингээд ер нь зөвлөлтийн өвөө юмээр загсаж байгаа. Энэ номууд дандаа хуучин. Хэцүү их номууд. Эндээс би бүгд найрамдах Монгол ард болсон маркийг авсан. Одоо энэ бол Хумболдатын их сургуулийн хуулийн факультет. Энийн хоёр давхар дээрх одоо хуулийн номын санд нь Маркс, Энгельс, Ленин гурвын зурагтай том өнгөт цонх байгаа. Тэр цонхыг ихэвчлэн христийн шашинд л хийдэг байсан байгаа юм. Дээр үеэс ахуулаад одоо өндөр сүм дугнууд байна шүү дээ. Энэ сүмийн дотор гол цонх нь дандаа тийм өнгөт цонхууд байдаг байсан. Энэ бас Европын урдлаг. Тэгээд энэн дээр ихэвчлэн Есүсийг дүрслэх, эсвэл Ариун Мария ихийг дүрслэх ч гэдэг юм уу. Байдаг байсан болвол
тэр уламжлалыг анх удаа эвдээд бүр коммунизмын манай 3 гол фигурыг тавьчихсан. Тэгээд нөгөө Берлин болоод хойчаан соц зүүн Германда багтчихдаг учраас зүүн Германы ихэнх шинж тэмдэг эндүүлсэн. Тэм учраас одоо энэ ч одоо Сүхбаатарын талбай гэдэг шиг хотын төв шүү дээ. Хотын төвд байгаа их сургууль нь Марксийн зурагтай. Гайхамшигтай. Энэ Алтис музеймын гадаа Hunger Games-ийн хамгийн анхны зураг авалтыг хийсэн. Hunger Games бол өнөөдрийн одоо болоод байгаа Squid Game ч гэдэг юм уу Солонгосын Netflix-ийн номер 1 үзэлттэй кино боллоо ш түүхэндх. Яг энтэй адилхан Hunger Games-ийн утга санаа ижилхэн адилхан хоорондоо нь алалцуулж тэндээс таашаал авж байгаа эрх мэдэлтэй нийгмийн хамгийн дээд бүлэг ангийнхан нийгмийн 90% хоорондоо нь үлсгэлэн байлгаж алалцуулдаг. Нэг талхны төлөө амьд үлдэхийн тулд нэгнийг алж бүр ямар их хүн чанаргүй болдгоо гэдгийг үлсгэлэн тулаан харуулдаг. Тэрний зураг авалтыг Берлинд яг энэ харагдж байгаа Алтис музеймын гадаа авсан. Анх Герман Манхаймд би ирчээд Герман хэл мэдгүй англиар ярихад хүмүүс нөөдөөс англиар ярьж чадахгүй. Тэгээд би нэг тийм ялгуурлан адуулах гэж байгаа юм шиг эсвэл би Аз учраас надтай ингэж харьцаад байна уу гэсэн мэдрэмж хамгийн анх авч байсан. Яг гэвэл би өөр соёлоос ирсэн байсан учраас тэгээ яг миний сая арт хөгжим тоглосон шиг Ханс Зиммерийн хөгжим манай их сургуулийн одоо 9 сарын 1-ний том үйл ажиллагаан дээр тоглогдсон. Опера баг Pop Academy гэдэг Германы оюутнууд Ханс Зиммерийг тоглосон. Тэгээд тэрэн дээр бишэд нулимс гараад үйлжсэн байхгүй юу? Яагаад гэвэл тэндээс юуг ойлгож тэгжүүлсэн гэхээр хөгжим гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг хэл юм байна. Надад герман хэл хэрэггүй, надад англи хэл хэрэггүй, надад монгол хэл хэрэггүй байхад хөгжим чи бид хоёр бид бүгдээрээ ойлгодог тэр нэгэнлэг нийтлэг хэл юм байна гэдгийг ойлгож байсан. Ингээд би нийгмээс тийм үү exclude болоод тусгаарлагдсан юм шиг мэдрэмж авч ирсэн юм чи inclusion буюу одоо тэр дотор орж мэдэрч байсан. Хөгжмийн ачаар, Ханс Зиммерийн ачаар. Хөгжим бас одоо миний судалдаг тэгш бус байдал социологтой холбоотой. Жишээлбэл урлагийн социологт хөгжмийг одоо Франкфуртийн хамгийн том бодогчтой нэг Теодор Адорно бүр хөгжмийн философийн талаар ном бичсэн. Тэгээ энэ хөгжмийн философи юу хэлээд байна гэвэл жишээлбэл яаж тэгш бус бодолж холбогдож байна вэ гэвэл хүн ямар хөгжим сонсдгоос хамаарат тэр ангийг нь мэдэж болно гэж байгаа байхгүй юу? Одоо доод ангийн хүн нэг иймэрхүү хөгжим. Хипхоп ихлээд доод анги байсан. Одоо яг болцсон. Гэхдээ хипхоп ихлээд тийм рэп, хулиган, боловсролгүй эсвэл Америкийн хар арьстай гэдэг чинь дунд ангид орох ямарч боломжгүй байсан тухай. Тэгээд тийч улс төрийн нэгэсний эсэргүүцэл тэмцлүүд байсан. Рэп хөгжим болов. Одоо окей ялцсан байхгүй юу? Жишээлбэл Льюис Армстронг шүү дээ. Жаз хөгжмийн хаан гэж хэлдэг. Жаз хөгжмийг Америкт үүсгэн байгуулсан хүн чинь Льюис Армстронг бас хар арьстай. Тэр чинь хамгийн доод урлаг байсан байхгүй юу? Хамгийн арчаагүй, архичин, ажилгүй, боловсролгүй хар арьснууд нэг газар дооройдог подволын паб руу ороод тэг жаз хөгжмөө тоглодог ч юм уу тэгж найрладаг, пив уудаг байсан. Льюис Армстронгийн ачаар тэр нь хүлээн зөвшөөрөгдсөн урлаг болоод өнөөдөр дээд урлаг болсон байхгүй юу? Яг өнөөдөр жаз хөгжим сонсъё гэвэл хэдэн мянган доллар төлөөд өндөр төлбөртэй ресторан хоолж бараг идэхгүй. Зөвхөн вайн уугаад тэгж таашаадаг дээд урлаг болсон. Тэгэхээр хөгжим хүний ангийг тодорхойлно. Хөгжим нэг цаг үед доод анги байсан бол нөгөө цаг үед дээд ангийнх бас болж байна. Хималая уултай. Тэгээ энийг одоо юу гэж дэлхийн одоо дээвэр гэж нэрлэдэг. Хималая
уул буюу дэлхийн хамгийн өндөр уулстай нутаг Непалийн энэ хэсэгт Непал төвд зарим бурхан болвол бүр 100 Монголтой яг адилхан бидний өнөөдрийн шүтэж тэ лам дээр очиж гэртээ тавьдаг тэр бурхадтай адилхан үзмөрүүд яг одоо энэ давхарт байна. Умалтад формын 3 давхар хүмүүс нэг зүйлийг ерөөсөө мэддэггүй. Тэр нь энэтхэгчүүд Азад биш байсан шүү дээ. Тэ? Яагаад энэтхэг хүмүүс хараад өстэй юм? Бүр хүмүүс огт мэддэггүй байхгүй юу? Гадаад хүмүүс ч мэддэггүй. Энэтхэгүүд өөрсдөө ч мэддэггүй. Тэр нь энэтхэг анх Өмнөд Америктэй тэгээд Африк твтэй тэр Австрал твтэй цуг нийлээд амар том их газар байсан байхгүй юу? Тэгээд 120 жилийн өмнө салаад энэтхэгийн хавтан салаад Евразтай мөргөлдсөн. Тэгээд тэр энэтхэгийн бүс нутагтай сайн хүмүүс Азийн хүмүүс болж хувирж байгаа юм. 120 жилийн өмнө анх Азийнхан байгаагүй юм. Хамгийн анхны уугуул Азууд бол монголчууд гэж үздэг. Тийм учраас 19-р зуун хүртэл хүн төрөлхтний арьсыг 4 төрөлхтлөөс үзчихсэн. Нэгт монголоид буюу Азууд тэрэнд нь хятад хүмүүс хүртэл орно. Бүх Азийг монголоид гэж хэлдэг байсан. Дараагийнх нь негроид гэдэг нь негр хүмүүс буюу бүх хар арьстай хүмүүсийг тэр чигээр негроид гэдэг байсан. Гэх мэт ингээд тэ шар арьснууд тэ гэсэн ингээд 4 хэсэгт анх хуваажсэн. Тэгээ энэ нь хэтэрхий бүдүүлэг ерөн шинжлэх ухааны биш. Тэгээд одоо бусад үндэстнүүдийг ялгуурласан ч гэдэг юм уу. Бүгд сүлдээ монголоид гэдэг чинь бүр өвчний нэр өсөл болсон шүү дээ. Тэ аутизмтэй гэдэг шиг өвчтэй хүмүүсийг монголоид гэдэг хэлсэн лээ. Тэгээд нүг мөвс тэрийг бүр журам гаргаж иж болилсон шүү дээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр 120 жилийн өмнө энэтхэг төв Евразтай мөргөлдөхөд ингээд 2 төв маш хүчтэй мөргөлдөн үстэй. Ингээд мөргөлдөхөд Хималая уул өсөж байгаа байхгүй. Ингээд дэлхийн хамгийн өндөр буюу одоо дэлхийн дээвэр гэгддэг энэ Хималая уул мөнх цастай уул үссэн. Тэгээ энэний дор соёл иргэн шил бүрэлдэх маш гоё нөхцөл бүрдэж байгаа байхгүй юу? Тэгээд тийм учраас энэтхэгийн соёл, хятадын соёлч гэдэг юм уу? Хамгийн анхны соёл иргэншлэнээр зүйлсээс тасагддаг. Бүх шашнууд жишээлбэл тэ одоо Египтэд, энэтхэгт, хятадд, грекч гэдэг юм уу? Ингээд дэлхийд нэг 10 хүрэхгүй соёл иргэншил хамгийн анх гэж байгаа шүү дээ. Азийнх биднээс хамгийн ярих нь юм учраас та. Тэрийг хүмүүс ерөөсөө мэддэг. Тэгээд би жишээл хүүхэд байхдаа манайх дандаа одоо бусдын адил бурхан шүтдэг байсан. Тэгээд лам их дуулдаг, бурхан шүтдэг. Тийм учраас би хүүхэд байхад эхлээд лам болъё гэж боддог байсан. Том болоо миний мөрөөдөл. Яагаад гэвэл лам л тийм үү хамгийн гоё юм байна. Хүнийг хайрлт юм байна. Хүмүүс тусалт юм байна. Тийм имээ лам дуудаад өвөө өглөөс залбираад. Тэгээд лам болъё гэж боддог байсан. Тэгээд бүр болохгүй болвол бурхан болъё гэж боддог байсан байхгүй. Тэгээ ингээл имээ хасан штэ. Минийхөө юу болох юм гингүүд би бурхан болно гингүүд чи юу яриад байгаа гэдэг. Тодтог юу бурхан болно гэж хэлээд байгаа юм гээд. Тэгээ миний маян дээр би юу гэж бодоод байдаг гэхээр ламын дээр нь бурхан байгаа юм байна. Бурхан хамгийн лаг юм байна. Бурхан ёстой тийм үү? Энэ зовж байгаа хүмүүс чинь туслах юм байна. Бурхан л олчвол тийм үү? Ёстой гоё болох юм байна гэсэн баггүй. Тэгэхээр өнөөдөр миний социологч болдог чинь ер нь лам баггүй юу? Би ч тийм үү? Тэр яагаад тэгш бус байдлын тэрийг судлаад байгаа чинь би ламын ажил хийх гэдэг байгаа байхгүй юу? Шинжлэх ухаанаар ламд та. Бурхны ажил хийгээд байгаа байхгүй юу? Жишээлбэл Монголын ихэнх хүүг
дандаа өөр улсуудын тэгээд тухайн цаг үеийнхаа тэгээд соёлоос үүдэлтэйгээр бүрдээд баялаг болсон байж байгаа. Жишээлбэл хамгийн сүүлийн үеийн үгнүүд дандаа Америк соёлоос үүдэлтэй байгаа. Жишээлбэл одоо юу гэдэг Red Flag, Toxic харилцаа тэ эсвэл одоо юу гэдэг ихэнх үгнүүд дандаа Америкаас гаралтай байгаа. Яагаад гэвэл энэ соёлын цаг үед Монгол таны хүчтэй гэтэл 100 жилийн өмнөх хүртэл тэр 20 дугаар зуунд Монголын дийлэнх үг Оросоос байсан. Машин, тэ трактор, одоо кофе, компьютер, камер, микрофон мөн бүх техник технологи дэд бүтц Оросоос орж ирсэн шүү дээ. Европын мэдлэг дэд бүтцэд дэлхийн тэр хөгжил Оросоор дамжиж орж ирсэн учраас бидний энэ бүх үг маш их Орос. Тэгвэл Оросоос өмнө Монголын тэр хэлний ихэнх үг төвдөөс бүтчихсэн. Төвд үгнүүд байсан. Жишээлбэл та нар бодоод үз аав ээжийнхээ нэрээс ахуулаад эмээ өвгийнхөө нэрийг бод. Бүгд төвд байсан. Өнөөдөр хүртэл танаа 10 жилийн хүүхэд, танаа оюутай ангийн хүүхэд, танаа ажлын залуу эмэгтэй хүртэл даваан юм мигмар жаргал тийм лавг пүрв тийм пүрв баска бямба нема мөн энэ ч бүгд төвд байхгүй юу. Тэгэл өөрсдийнх нь одоо хамгийн хайртай хүүхэдтэй өгж байгаа нэр хүртэл төвд. Харин өнөөдөр шашин унжаага Монгол нэгдүгээрс одоо глобалчлалтай холбоотой, хоёроос шинжлэх ухаан боловсрол хөгжиж байгаатай холбоотой. Тиймээс шашны тэр нөлөө Монголд унж байгаа учраас өөрөлдөл буддист гэдэг байсан Монгол улс өнөөдөр буддист гихтгээ болж байгаа. Яг гэвэл ихэнх залуучууд атеист буюу шашингүй илүү зүгээр өөртөө итгэх сүнсэнд итгэх яг уу спирит гэж байгаа гэж итгэдэг. Гэхдээ яг буддист гэвэл биш гэж өөрсдөө тодорхойлж байгаа. Тийм учраас хүүхэдтэй өгж байгаа нэр нь хүртэл буддист байхаа болж байгаа юм. Төвд байхаа болж байгаа юм. Бадмаа тийм үү? Одоо маанууд жишээлбэл юу гэдэг долгормаа юу гэдэг маануудаас ахуулаад тэгээд энэ их төвд үхтэй одоо дорж мовч юу гэдэг те дэлхийн одоо Монголын номер 1 үг чинь долгор дорж хаяллаа шүү дээ нэрүүд. Гэтэл өнөөдөр долгор гэдэг нэртэй эсвэл дорж гэдэг нэртэй хүн байхгүй болж байна. Яг тэгвэл илүү одоо Монгол нэр нөөж ч юм уу өгж байгаа. Төвд үгийн нэг онцлог нь амар урт нийлүүлээд байдаг. Агва балдан хайдуу дандаа авчаа ч гэдэг юм уу те мөн ихэнх том Монголын тэр буддист лам аврагуудыг харуул амар уснастай тоован төгтөх төрийн одоо жинхэнэ нэр нь гэхэд те эсвэл одоо богд хаан гэхэд жавзан дамбаг гэл 2-3 үг нийлчихсэн. Агван балдан хайдуу гэх ийм урт нэртэй байсан. Өнөөдөр одоо пүрүү тийм үү пүрүү лавага тийм үү ям хуу энэ гэл ингээл хоёрын нэг үгийг нийлүүлж өгөхөөс илүү тэр нэг үедээ нэр өгдөг болсон. Тийм үү. Тэг юу гэдэг минжэ халуун номоо бата ингүүн сараач гэх юм. Тэгэхээр социологчийн хувьд шашин тэр шашныг дагж орж байгаа тэр үг хэл өөрөө бидний соёл төртөл таны хүүхэдтэй өгж байгаа нэрэнд хүртэл хамаатай байдаг. Энэ бол жинхэнэ социолог. Ингээ асаага явах юм уу? Тэгээ. Замдаа яриа явах юм уу? Тэгээ.